Төрийн өмчт компаниудын зардал 2 жилийн дотор 5.6 их найдаар нэмэгдэж, ашиг нь 3.2 их найдаар буурчээ. Урамсгалын өөрчлөлтөөс шалтгаалж малчтын орлого 30-50%-аар буурсан байна. Монгол улс ОХР-ийн бүсийн боролцогноос 40 тонн нөөц төрөгч нийлүүлэх боломжтой ч газрын дараатлаар 9 тонныг нь алдаж байна. Дээд шүүх улс төрийн 8 намын бүртгэлийг цэцэлжээ. Оройн төргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Үе өнгөрөөсөн улс төрчид өвдөг шороотсон улсын хурлын гишүүн аснууд сонгуулиар ялсан намын дарга нарын хамаарал бүхий хүмүүсийн очдог нэг газар бол төрийн өмчит компани. Тэдний очсон төрийн өмчит компаниудын ашиг нь багасж, алдагдал нь ихсдэг. Сүүлийн 2 жилийн дотор л гэхэд төрийн өмчит компаниудын нийт зардал 5.6 их найдаар нэмэгдсэн атлаа. Олсон ашиг нь 3.2 их найдаар урчээ. Энэ тухай мэдээллийг Сүрлэгмаа дэлгэрүүлэн хүргэнэ. Монгол сургууль цэцэрлэг барих мөнгө олддоггүй, за эмнэлгийн ор хүрэлцэхгүй байна гэж бид жил бүр гомдолдог. За улсын төсөв хүрэлцэхгүй байна гэдгийг ч улсын их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд ч хэлдэг. За гэтэл цаана нь та бидний нүднээс далд за улсын төсвөөс гадуур асар их мөнгө саарл манан дунд эргэлдэж байна. За хэдэн төрийн өмчит компаниуд нийтдээ 60 их 80 төгрөгийн хөрөнгийг атгаж суна. За төрийн өмчит нийтдээ 101 компанийн жилийн нийт зардал нь 23 их 80 төгрөг. За энэ бол Монгол улсын бүтэн жилийн төсвийн 4/3-тай дүүх мөнгө юм. За гэтэл энэ мөнгийг зарлагддаг компаниудын өр нь 30 их 80 төгрөгөд авчихлаа. За нэг ёсондоо төсвийн зарлагын 70% дангаараа үрж, за улсын хурлын хяналтаас гадуур далд төсөв шиг ажиллаж, за эдийн засагт дарамт болж байна. За тэгвэл одоо улсын хурлаар хэлэлцүүлэгдэж байгаа хуулийн төсөлд энэ асуудлыг хэрхэн шийдэхээр тусгасан бэ гэдг нь анхаарал татна. За юун түрүүнд улс төрөөс хамаарлыг нь багасгах чухал, за идэж уухгүй очдог хүмүүс биш, за ажил хийх гэж очдог хүмүүс эдгээр төрийн өмчит компаниудад ажилладаг болно. За энэ чинээгээр агшилт ажиллагаанч нэмэгдэнэ. За тэгвэл төрийн өмчит компаниуд дээрх төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг нээлттэйгээр сонгон шалгаруулдаг болохоор хуулийн төсөл тусгажээ. За мэргэжлийн бус улс төрийн томилгоо хийж ялсан намын эсвэл улс төрчдийн шахааны хүмүүсээр дүүргэж байна гэсэн энэ нэг юм гажуу тогтолцоо ерөнхийдөө амь өгтөө оршсоор байгаа юм. Энэ хууль батлагснаар төрийн болон орон нутгийн өмчит компани засаглал хэрхэн сайжрах вэ? Улс төрөөс хараад бус байхын шаардлага бол хамгийн түрүүнд бол тавигдж байгаа. Төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдийг тоог заагаад, тавигдах шаардлагын заагаад энэ гишүүдийг бол одоо сонгон шалгаруулалтын нээлттэй сонгон шалгаруулалтын одоо үндсэн дээр томилох энэ зохицуулалт орж ирж байгаа. 25 дахь зүйл бол энэ тодорхой байгаа. За сонгон шалгаруулалтыг бол төрийн өмчийн бодлогоцуулалтын газар төрийн одоо бодол зохион байгуулах ийм одоо зохицуулалтаар орж ирсэн байна. За мөн компанийн ашиг орлогын төлөө биш өөрийнхөө ашиг хонжооны төлөө ажиллаж, за хуулиас гадуур шийдвэр гаргавал хариуцлага тооцохоор тусгажээ. За магадгүй үзэгч та хариуцлага тооцох нь тодорхой штэ. За ийм асуудлыг одоо л хөлжилж байгаа юм уу гэж гайхаж иж магадгүй. За тэгвэл үнэхээр одоо л хөлжлөх гэж байна. За яг одоо бол төрийн өмчит компаниудын төлөөлөн удирдах зөвлөл багассан том дарга нарт хариуцлага тооцох наривчлсан зохицуулалт хуульд байдаггүй юм байна. Төрийн өмчийн энэ аж ахуйн нэгж байгууллагууд дээр өмчтүүд дээр яг одоо хариуцлага гэдэг юм уу? Хариуцлага ажлын одоо сахилгууд хариуцлага алдсан дээрээ хариуцлага тооцсон ийм одоо тоо мэдээллийг бас хэлж өгөөш. Төрийн өмчит компани одоо тууц гүйцэтгэх удирдлага эрхээ албан тушаалтан дээр хариуцлагын асуудал нь компани тухай хуулийн механизмаас гажсан шинжтэй явж исэн буюу төрийн байгууллагаас тодорхой удирдамж чиглэл өгөөд за ингээд яг нөгөө өөртөө шийдвэрээ гаргаад үр дагавраа өөртөө хариуцдаг энэ компани механизм өөр ажиллах боломжгүй болчиход удирдах чиглэлээр явчихаар өөрөлдөх юм бол өөрийн шийдвэрээ гаргахгүй учраас үр дагавраа өөрөө хариуцахгүй гэдэг ийм механизм руу бол орцсон байсан. За энэ хуулиар бол яг компани хуулийн механизмын дагуу тууц гүйцэтгэх удирдлага бол яг компани эрхчлэгчийн үүднээс шийдвэрээ гаргаад тодорхой хууль тогтоомж юм уу эсвэл компанид хохирол учруулсан тохиолдолд хувьцаа эзэмшигч болон хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч за төрийн өмчийн хорооны зүгээс
одоо компани хууль заасан төлөөлөл нэхэмжлийг гаргах замаар иргэний хариуцлага, за хууль гэрээнд заасан бас хариуцлагыг гэрээнд заасныхаа дагуу хүлээлгэх боломжтой байдлаар орж ирж байгаа. Энэхүү төрийн өмчит компаниудын ил тод байдал засаглалыг сайжруулах асуудлыг хугацаа алдалгүй хилэлцэж батлахгүй бол тэд цаг минут тутамд төрийн өмчийг ашиглан төсвөөс гадуур дүргэж байна. Жишээлбэл 2023 онд төрийн өмчит компаниудын зардал 17 их найт төгрөг байсан бол 2025 онд энэ тоо 22.6 их найт төгрөгт хүрчээ. Энэхүү зардал нь бараг 6 их найтаар нэмэгдсэн байна. Гисэн атлаа цэвэр ашиг нь 2023 онд 5 их найт байсан бол 2025 онд 1.8 их найт болж 4.2 их найтаар буурчээ. Энэхүү хуулийг хурдан батлахгүй хугацаа алдах тусам их найтаар хэмжих хэмжээний алдагдлыг төрийн өмчит компаниудын энэ жишээ бэлхнээ баталж байна. Сүрлэгмаа мэдээлэл хүрлээ. Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хууль батлагдсанаар Монгол улс олон улсын карбон зах зээлээс санхүүжилт татах эрх зүйн орчин бүрдхийг албаныхан мэдээлж байна. Мөн бэлчээрийн менежмент сайжирснаар малчдын орлого урт хугацаанд нэмэгдэх чухал аж холбогдолтой юм байна. Агаарын бохирдлыг багасгаж газрын доройтлыг бууруулснараа олон улсын карбон зах зээлээс манай улс санхүүжилт татах боломжтой. Дэлхийн хэмжээнд карбон кредитийн зах зээлд $1.80 эргэлддэг. Өнөөдрийн байдлаар тус зах зээлд 8 улс санхүүжилт олгож, түүнийг нь 50 улс хүлээн авдаг байна. Монгол улс санхүүжилт олгогч тэдгээр томоохон 8 орны 4-өө аль хэдийн гэрээ байгуулж санхүүжилт татах хаалгаа нээжээ. Хууль батлагдсанаар манай улсад цаашид энэ зах зээлээс 2030 он гэхэд 5-аас 20 тэрбум $, 2050 он гэхэд 70 тэрбум $-ын санхүүжилт татах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Энэхүү санхүүжилт нь зөвхөн макро эдийн засагт бус малчдын халаас нь шууд орох бодит боломж юм. Тухайлбал Төв аймгийн өндөр ширээд сумын 39 өрх бэлчээрийн газрын доройтлыг бууруулсныхаа төлөө карбон кредитийн зах зээлээс уйлрал тутам санхүүжилт аваад эхэлжээ. Одоогоос 3 жилийн өмнө нэг өрх уйлрал 3-аас 4 сая төгрөг авдаг байсан бол өнөөдөр олон улсын нөхцөл байдлаас шалтгаалan 1 сая төгрөгийн санхүүжилт авч байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль батлагдсанаар малчдын нэмэлт орлого нэмэгдээд зогсохгүй, хувийн хвшлийнхэн дэлхийн карбон кредитийн зах зээлээс томоохон хэмжээний ногоон санхүүжилт татах боломж бүрдэн гэж үзэж байна. Карбон зах зээл гэдэг нь ерөнхийдөө хоёр түвшинд ажиллаж байгаа. Нэг нь болохоор сайн дурынх, нөгөөх нь зохицуулалттай гэдэг. Зохицуулалттай зах зээл бол карбон зах зээл дэлхийд дээр бараг $1.80 мөнгөнд эргэлдэж байгаа. Сайн дурынх дээр $1 тэрбум мөнгө. Тэр манай Монгол улсын хувьд энэ хоёр зах зээлээр аль аль руу орно гэсэн зорилттой байгаа. Энэ хуулийн гол зорилго нь тэр өндөр стандарт чанарыг нь хууль эрх зүйн хүрээнд бий болгож байна. Манай улсад цаг агаарын аюулт үзэгдэл жилд дунджаар 60 орчим тохиолддог байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо 100 давж нэмэгдэжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учрах хохирлын хэмжээ 10-аас 14 дахин өссөн бөгөөд Монгол орны дулаалт дэлхийн дунджаас 2-оос 3 дахин хурдцтай явагдаж байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг яаралтай батлах шаардлагатайг салбарын мэргэжилтнүүд сануулж байгаа юм а. Уг хуулийн төсөл хэрэгжснээр уур амьсгалын эрсдлийг бууруулад зогсохгүй, бэлчээрийн менежментийг сайжруулж, малын чанарыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой байна. Энэ бэлчээр бол ингээ хомсдох нэ, бэлчээрийг дахин сэргээж, бэлчээрээ сайжруулах ийм арга хэмжээнийг авахгүй л бид нар дахиад цөлжит улам их болох нэ гэдгийг л бид нар бас ойлгуулж өгөх гэж оролдож байгаа. Тэгэхээр энэ хууль батлагдсанаар бид нар бэлчээрийг зүй зохистой хэрхэн ашиглах юм, малчдын амьдралд энэ хэрхэн өөрчлөгдөхийн, за мал аж ахуйгаас зөвхөн тооны араас хөөцөлдөх биш, бас чанар дээр нь хэрхэн анхаарахын гэдэг дээр олон чухал зохицуултууд бол орж байгаа. Манай улс зөвхөн ой хэрийн бүсээс гэхэд 40 тонн үрс төрөгчийг олон улсын карбон зах зээлд нийлүүлэх нөөц боломжтой байна. Гэвч уур амьсгалын өөрчлөлт болон газрын доройтлын улмаас 9 тонныг нь алдаж байгааг салбарын мэргэжилтнүүд санууллаа. Тиймээс энэхүү зах зээлээс үр ашиг хүртэхийн тулд малчид бэлчээрийн менежментээ сайжруулж, доройтсон газрыг байгалаар нь хурдан хугацаанд нөхөн сэргээх шаардлагатай байна. Түүнчлэн малчдаас гадна нарны цахилгаан станц байгуулах, мод тарих зэргээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль дээлтэй төсөл хэрэгжүүлэх, хувийн хвшлийнхэнд ч карбон кредитийн зах зээлээс санхүүжилт татах өргөн боломж бүрдэж байна. Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн хүчтэй өртөж буй орнуудын нэг болоод байна. Үүний уршгаар ган, зуд зэрэг байгалийн аюулт үзэгдлийн давтамж ойртож, цаашлаад малчдын орлого амжиргааны эрс буурахад нөлөөлж байгааг тэтгэлж байна. Тухайлбал сүүлийн жилүүдэд цөлжөөлт хэд талалтын улмаас бэлчээрийн шин тэжээлтэй ургамлын гарц муудаж, малын тарга хүч эрс буурах болсон байна. Нөгөөтэйгөөр байгалийн энэхүү давагдашгүй хүчин зүйл болон зуудын хүндрэлээс шалтгаалan хөдөө орон нутагт малчдын
өрхийн тоо цөөрөх хандлага ажиглагдаж байна. 2023-аас 2024 оны зууднаар 9 сая толгой мал хорогдож, малчтын хохирлын хэмжээ 6 их найдад хүрсэн. Энэ нь малчтын амжиргаа уур амьсгалын өөрчлөлтөд хэр эмзэг хүндхэн байгааг харуулах том жишээ болж байна. Манай улсад уур амьсгалын өөрчлөлт бусад улстай харьцуулахад 2-оос 3 дахин хурдцтай явагдаж, нийт бэлчээрийн нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн. Бороо орсон ч төр зургийн ширүүн аадар байдлаар ордог болсон тул хөрсөнд чийг өгөхөөс илүүтэй үржил шимийг нь алдагдуулж байна. Үүнээс шалтгаалan малд нэн дижээлэг уур гэхдээ соргог ургамлууд багасаж малын жинд сөргөөр нөлөөлөх болжээ. Тухайлбал сүүлийн жилүүдэд бэлчээрийн чанараас шалтгаалan хоньны амьдын жин 4-6 кг-аар, үхрийн жин 10-аас 12 кг-аар буурч байгаа гэж малчид үзэж байна. Нөгөөдөөгөр ган ихтэй 100 ноолуурын гарц 20 гаруй хувиар буурдаг гэдгийг малчид хэлж байлаа. Энэ мэт асуудлуудаас шалтгаалan малчдын жилийн орлого 30-аас 50 хувиар буурч байгааг тэд илэрхийлж байна. Ургамлын гарц бага болсон. Тэгээ мал бол одоо нэг махан тарга гэдэг юм авахын байчаад шууд өөхөн тарга гэл ерөөсө тэгэнгүүт өвөл хүүтрээд ирэнгүүт нөгөө юугаа хүч тарга алдлаад ирнэ. Тэгээд хавар бас оройч бороо оронгууд хавар малын хорогдол бол сүүлийн 23 он 22 онд амтсан малын хорогдол бол их гарсан. Үүний улмаас одоо тэгээ залуу малчид нөгөө шантарна. Тэгээ нөгөө малаан байхгүй болчингууд тэгээ төв рүү орох, ажилгүйд л ихсэх тиймэрхүү асуудал их болсон. Дунджаар нэг 50-60% буурж байгаа. Яг л одоо нэг 100 толоод ирэхээр ингээ өсгсөн хамаг мал нь ингээд орлого байхгүй, ашиг байхгүй ингээд байхгүй болчихоор угаасаа малчтай орлого хагдчихж байгаа байхгүй. Сүүлийн жилүүдэд нөгөө нэг хурд хунтас багасаж нөгөө бэлчээрийн хуур ажил, бэлчээрийн дороотол болж байгаа. Ингэснээр нөгөө малчид орлого олох боломжтой нөгөө малынхаа тоо багасгачвал нөгөө нэг илүү орлого олох боломжтой. Орлогоо дагаад нөгөө бэлчээрийн сайжилт гайг болно гэсэн үг. Бургамлын гарц муу, бороо хуур ороогүй одоо ус бэлчээр муутай болчингууд л малчин үхэж үрэгдэн, зарим нь уруудаж хил дээр очино. Малчтын орлого багасах болсон энэ үед нэмэлт орлого олох боломж байгаа учраас хот руу нүүг шилжигэнч нэмэгдэх болжээ. Тэр дундаа залуу малчид шантарч хот бараадаж нэг багтал гэхэд тавч хүрэхгүй залуу малчин үлдсэн гэдгийг нутгийнхан хэлж байлаа. Нөгөөтэйгүр уул уурхай болон төмөр зам үйл ажиллагаа явуулахдаа малын аюулгүй байдалд анхаарах хэрэгтэйг онцолж байлаа. Тухайлбал Дорноговь аймгийн Хатан булаг суманд төмөр замын хамгаалтын хашаа байхгүй учраас мал дайруулах тохиолдол нэмэгдэх болсон гэдгийг тэд учирлаж байлаа. Хөтөлбөр бизнес орчин болонгаар үргэлжилж байна. Бид энэ удаагийн бизнес орчин болонгаар барилгын салбарын бизнес эрхлэгчийн байр суурийг сонслоо. Барилгын салбарт бизнес эрхлэхэд төрөөс ямар нэг дэмжлэг байдаггүй, мөн татвар асуудал байдгийг хэллээ. Түүнчлэн эстиматор клауд компанийн хувьд үйл ажиллагаанд Agent AI-ыг нэвтрүүлж цөөнхөн хүчээр өндөр бүтээмжтэй ажиллаж байгаагаа онцолж байгаагаас гадна цаашлаад салбартаа хиймэл уяныг нэвтрүүлэхэд анхаарч байгаагаа хэллээ. Манайх 2014 оноос хойш барилгын салбарт төсвийн эстиматорын маань програм, PMS маань буюу барилгын төслийн менежментийн програмыг яг хөгжүүлээд яг энэ дээр бол яг голчлон анхаарал хөгжүүлэлтэд явдаг. Манай компанийн хувьд бол ерөөсөө барилгын 2 инженер, технологи хөгжүүлэлтэн дээр 2-оос 2 IT ажилладаг. За яагаад ийм цөөхөн хүн ажилладаг гэхэлэр бид нэр сүүлийн үед тренд бол одоо технологийн компани дээр ялангуяа хамгийн дөрөвс нэвтэрж байна. Cloud AI одоо ChatGPT гэх мэтлэн ерөнхийдөө яг програмчлал код бичих ажил дээр бид нэр яг Agent AI-г болоо өөрсдийнхөө үйл ажиллагаанд нэвтрүүлээд сургаад одоо програм код бичих скиллүүдийг нь хөгжүүлээд маш цөөхөн хүн хүчээр маш өндөр бүтээмжтэй ажиллаад явж байгаа. Манай компанийн хувьд бол цаашдаа бол яг хиймэл оюун ухааны технологиг барилгын салбарынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэх, цаашлаад бол төрийн болон одоо төрийн захиалгаар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр big data-г хөгжүүлэх, энэ дээр хиймэл оюуныг бас ашиглах чиглэлээр хамгийн их одоо төрүүлээд нутагшуулаад явж байна. За нэгдүгürt л одоо бүх одоо стартап компаниуд ярьж байна.
төрөөс бол ямар ч дэмжлэг байхгүй. Бид нар бол яг цэвэр манай бүтээгдэхүүн одоо үйлчлэгээ дэмждэг хувь инженерүүд, компаниуд одоо хөрөнгө оруулж байгаа одоо хувь компаниуд төслүүдийн хүчээр л одоо явж байгаа. За энэ дээр бол яг одоо хамгийн гол зүйл одоо татварын орчин чухал байна. Дээрээс нь одоо татварын орчин болон нийгмийн даатгалж гэдэг юм уу яг ийм эрх зүйн орчны бол асуудлууд айгүй их чухал байна. Тэгээд ямар нэг үйл ажиллагаан дээр бол төр бол одоо ингээд дэмжлэг үзүүлж чаддгүй маа гэхэд бол бас зарим нэг зүйл дээр бол хатуугаа хэлэхэд бол ямар нэгэн одоо шин дүрм журм гаргаад бити бас одоо яг стартап компаниудтайгаа төр өөрөө давхар өрсөлдөд бити төвөгч хэрэглэл учруулаач гэдэг бол хүсэлт бол байна. Яагаад гэвэл бид нар нэг юм систем хөгжүүлээд яваад ирэхээр төрийн өмчийн байгууллага ч юм уу одоо аль нэг яамны одоо харьяа агентлаг хөгжлийн төвөнд давхар яг тэрийг төрийн өмчийн хөрөнгөөр татвар төлөгчдийн хөрөнгөөр давхар хөгжүүлээд ирдэг. За энэ бол одоо нэг талдаа инээдэмтэй юм шиг нөгөө талаас одоо ерөнхий сайд нь одоо энэ засгийн газар нь төрийн өмчийг одоо төрийн оролцоог багасгах нь цомхон болгоно гэж ярьдаг ч гэсэн яг бодит байдал дээрээ төрийн өмчийн компаниуд нь одоо хувийн хэвшил бизнесүүдтэйгээ өрсөлдөд яг ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ энэндээ татвар төлөгчдийн мөнгийг бол ашиглаад явж байна. Энэ дээр бол одоо миний хувьд бол эсрэг одоо байр суурьтай байдаг. Олон улсын олимпийн өдрийг тохиолдуулан MCS Coca-Cola компани болон Монголын үндэсний олимпийн хороо топ олимпийн түншлэлийн гэрээг байгуулж Лос Анжелес 2028 олимпийн наадмын хүрээнд 2 жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ үзгэлээ. Гэрээний хүрээнд Монголын үндэсний олимпийн хороо нь 2026-аас 2027 онд зохион байгуулагдах өөрийн үйл ажиллагаа болон олон улсын томоохон спортын наадмуудын мэдээлэл, сурталчилгааны сувгуудаар түнш байгууллагын оролцоог онцлон ажиллах, Aichi Nagoya 2026 Азийн 20 дугаар наадам, Dakar 2026 залуучуудын 4-р олимпийн наадам, Riyadh 2026 Азийн танхимын болон тулааны спортын 6-р наадам зэрэг арга хэмжээнүүдэд хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Санхүүгийн зохицуулах хорооноос 73 хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх дуусгар болсныг албан ёсоор зарлалаа. Эдгээрийн дотор Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 27 компани багтаж байгаа нь нийт бүртгэлтэй компани 17%-ийг эзэлж байна. Компани тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжид хурлыг жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө хуралдуулж, өмнөх жилийн үйл ажиллагааг болон санхүүгийн тайланг хувьцаа эзэмшигчдээр хэлэлцүүлэн батлуулах үүрэгтэй байдаг. Энэхүү хуульд заасан хугацааг мөрдөөгүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх автоматар дуусгар болдог зохицуулалттай. Өөрөөр хэлбэл шинэ төлөөлөн удирдах зөвлөл сонгогдох хүртэл хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулах үүрэг нь хэвээр үлддэгч компани стратеги, хөрөнгө оруулалт, удирдлагын томилгоо зэрэг бусад асуудлаар шийдвэр гаргах эрхгүй болдог. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх дуусгар болсон нь компани өдөр тутмын үйл ажиллагаа шууд зогсно гэсэн үг биш боловч компани засаглалын тогтолцоонд тодорхой хэмжээний доголдол үүссэнийг илэрхийлдэг юм а. Монголын хөрөнгийн бирж хувьцаат компани Эрдэнэс 5 толгой хувьцаат компанитай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд Эрдэнэс 5 толгой хувьцаат компанийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг хангах, компани хувьцааны бүртгэлийн өөрчлөлтийг зохион байгуулах, цаашид хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллана. Энэхүү хамтын ажиллагаа нь 1072 хувьцаа эзэмшигч иргэдийн хувьцаагаа захиран зарцуулах эрхийг нээх, үнэт цаасны оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Монголын хөрөнгийн бирж хувьцаат компани зүгээс энэхүү санамж бичгийг үндэсний томоохон компанийг хөрөнгийн зах зээлийн зарчимд нийцсэн ил тод нээлттэй компани болгон хөгжүүлэх, иргэдийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, зах зээлийн хүртээмжийг өргөжүүлэх чухал алхам болж байна. Хэлбэр үргэлжилж байна. Тамхины хяналтын тухай хуулийн төслийг тойрсон хэлэлцүүлэг нийгэмд хүлээлт маргааныг зэрэг дагуулсаар байна. Хууль санаачлагчийн зүгээс хүн амын тэр дундаа хүүхэд залуусын эрүүл мэндийг хамгаалах чиглэлд эрх зүйн зохицуулалтыг чангаруулахыг зорж байгаа юм. Харин нөгөө талд энэ хуулийн төслийг боловсруулахдаа амьдралд нийцэх хэрэгцгүйц урт настай хууль байх ёстой гэсэн саналуудыг талууд хэлж байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар сургуулийн орчноос 500 м дотор тамхи худалдаалахыг хоригддог. За гисэн жин заалд амьдрал дээр хэрэгжихгүй явсаар 10 гаруй жилийн нүрийг үзэж байгааг жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл хэлж байлаа. За нэгэнд хэрэгждэггүй хяналт авахд хүндрэлтэй энэ заалтыг шинэ хуулийн төслөөс хасах зүйтэй гэж тэд үзэж байна.
бүгд хууль ёсоор зааж ингээд цагдаа нартаа гэж баяр зүрхэмгүй гэдэг ч юм уу те хууль ёсоор бас дэлгэрж байгаа гэсэн үг. Тэгээд одоо 18 насны төрөг хүмүүс төв зарахгүй гэсэн хууль байсаар байтал бас нэг хөрөө гощиг заадгаас тэний хууль байгаад байгаа. Тэнийг болчих юм бол хууль бус тамхи зархаа болж ихтэй тэгээд татвараа үнж төлөөд их хөлж бодож. Угаасаа хуулиараа насанд хүрсэн хүндэл тамхи худалдаалах ёстой. За гэтэл сургуулийн орчны 500 м дотор худалдаалж болохгүйгээд хорчхоор нууцаар зарж байгаа дэлгүүрүүд хууль зөрчиж байгаа учраас хүүхдүү том хүн үү гэдгийг шалгаж насыг нь мухарлах сонирхолгүй очихдаг гэлээ. Харин худалдааг хууль ёсны болгочихвол аж ахуй нэгжүүд тусгай зөвшөөрлөө алдахгүй тулд хуулиа ягштал мөрдөж насны хязгаарлалтыг шалгана гэдгийг хэлж байлаа. За хэрвээ энэ залтыг асвал ойролцоогоор жижиглэн худалдаачдаас тамхи борлуулсны тусгай зөвшөөрлөөс 15 тэрбум төгрөгийн татвар оногдуулах боломжтой гэж жижиглэнгийн худалдаа эрхлэгчид тооцоолсон байна. За энэ мөнгөөр нийтийн биеийн тамир эрүүл мэндэд зарцуулах боломжтой гэж үзэж байгаа юм. Харин хууль зүйн ажлагчийн зүгээс энэ залтыг хөндөөгүй шалтгаанаа ингэж тайлбарлалаа. Миний хүүхэд өсвөр үеийнхнийг хамгаалах энэ зорилготой хуулийн дээр бол үзэл санааны хувьд, концепцийн хувьд бас таарахгүй байгаа учраас би хөндөөгүй юм аа. Бидний ажилласан ажлын хэсэг бол маш олон судалгаа тооцоолол бүх зүйл заалт яагаад өөрчлөгдөж байгаа түүний үндслийг бүгдээрингийн тооцоололтой судалгаатай тайлбартай хүснэгтэлж олон судалгаануудыг бол ишилжтэй тэдний бүгдийг нь өгсөн байгаад байгаамаа. Түүнчлэн улсын их хурлын ардчлан намын бүлгээс энэ хуулийн төсөлдөх заалтуудыг хөрсөнд буулгахгүйгээр хэд чангаруулж баталвал тамхины хууль бус худалдаа цэцэглэж улмаар далд эдийн засаг нэмэгдэж болзошгүй гэж хэлж байлаа. Энэ хууль батлагдсанаар ямар үр дагаварт хүрж болох вэ гэхээр нэгдүгээрт яг богино хугацаанд хүсэж байгаа шигчлэн тамхины хэрэглээ буурахаасаа илүүтэйгээр аль өрхийн зарлага нэмэгдэнэ. Улмаар Монгол улсад татвараас гадуур хил дамсан хууль бус тамхины 8 бий болно. Хоёрдугаарт өнөөдөр Монгол улсад бараг байдаггүй хууль бус хулих буюу нөгөө хуурамч тамхины зах зээл шинээр бий болох эрсдэл байна. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тамхины хэрэглээг бууруулах нь төрийн бодлогын чухал чиглэл мөн боловч за хуулийн хэрэгжих боломжтой эсэх худалдаа эрхлэгчдийн нөхцөл байдлыг орхигдуулж болохгүй гэдгийг хэлж байлаа. За энэ хуулийн төсөлд тал талын ашиг сонирхлыг тэнцвэртэй хангаж амьдрал нийцтэй зохицуулалт их шаардлага тулгарсаар байгаа юм а. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар нэр бүхий 8 намын бүртгэлийг цуцалсан байна. Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын жагсаалтыг шинжилэн батлах, дээрх жагсаалтад бүртгэгдээгүй улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан хугацаа буюу 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор намын дүрмээ хуульд нийцүүлэн шинжилэн бүртгүүлэх өргөдөл ирүүлээгүй учраас тус 8 намын бүртгэлийг цуцалжээ. Тодорхойлбол Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, ард түмний нам, хамууг Монголын хөдөлмөрийн нам, Монгол шинжилэлт нам, шин нам, зүй ёс нам, ардчлал шинжиллийн намыг тус улсын дээд шүүхэд бүртгэлгүйд тооцохоор тогтжээ. Ингээд намын эд хөрөнгө төлбөр тооцоотой холбоотой бусад асуудлыг улс төрийн намын тухай хууль болон иргэний хуулийн дагуу шийдвэрлэхэд энэхүү тогтоол саад болохгүйг талаар улсын дээд шүүхээс мэдээллээ. Мөн түүнчлэн эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын оноос нь нэрийг эрх чөлөө нам болгон өөрчлөх, үүнтэй холбогдуулан намын дүрмд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцээд бүртгэхээр шийдвэрлэжээ. Дараагийн мэдээ. Монгол Ардын нам ард түмэнтэйг аяныг орон даяар өрнүүлж байна. Энэхүү аяны хүрээнд улсын их хурлын гишүүн Гал Бадархаар ахлуулсан ажлын хэсэг Дорногов аймгийн 9 суманд ажиллаж байна. Ардын нам ард түмэнтэйг аяны хүрээнд гишүүд, дэмжигчдийн санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ сүүлийн жилүүдэд хийгдсэн төсөл хөтөлбөрүүдэд танилцуулжээ. Сүүлийн 10 жилийн эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй боловсролын салбар дахь дэвшилтийн талаар Монгол Ардын намын төлөөллүүд орон нутгийн иргэдэд танилцууллаа. Мөн тэтгэврийн шинжилэлт болон хөдөө аж ахуйн шинэ хоршоо хөтөлбөрөнд татварын шинжилгээний талаарх мэдээллийг хүргэсэн байна. За миний бие ахлаад Дорногов аймгийн урд сумууд буюу 9 сумаар ингээд орж байна. За анхан шатныхаа үүр, хороодын гишүүд, дэмжигч, идэвхтэн гишүүдтэйгээ ингээд уулзаад намынхаа бодлогыг танилцуулаад за мөн намаас энэ өнгөрсөн 10 жилд хийж үтээсэн зүйлийг одоо бац танилцуулаад за мөн нам аппликейшн болон за мөн намын гишүүд идэвх оролцоог хэрхэн дэмжих вэ? За гол нь бол бид нар 30% нь яриад 70% нь одоо намын гишүүдийн сан сэтгэлийг сонсё гэдэг ингээд явж. Монгол Ардын намын гишүүдтэйгээ уулзалт хийж тэдний санал бодлыг сонсож за тодорхой асуудлуудыг газар дээр шийдэх асуудлуудыг шийдээд саналыг сонсоод
танилцуулга мэдээ хүргэж явж байна. Дорноговь аймагт сургууль цэцэрлэг хүрэлцээгүй хүндхэн байсан бол сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл ихтэй хөлийн бомбд дагсан сумдад сургууль цэцэрлэгийн барилгуудыг шинээр барьж өргөтгсөн байна. Мөн тус аймгийн Хөвсгөл, Далан жаргалан, Алтан ширээ сумдад цемент шохооны үйлдвэр, нүүрс баяжуулах болон газрын тосны үйлдвэр зэрэг бүтээн байгуулалт нэмэгдэж, ажлын байр 40 орчим хувиар нэмэгдэжээ. Нөгөөтэйгүр Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт ханги бомбд чиглэлийн төмөр замын үйл ажиллагаа явагдахын зэрэгцээ уул уурхайн олборлолт, хайгуул болон баяжуулах үйлдвэр нэмэгдэж, эдийн засгийн өгөөж сайжирч, өрхийн амжиргаа нэмэгдэж байгааг аймаг сумдын төлөөллүүд онцолж байлаа. Ардын нам ард түмэндээ аяны хүрээнд иргэдэд тулгамдж буй асуудал болон тэдний саналыг сонсох ач холбогдолтой. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэдийн зүгээс сурагчдын дотор байрны засвар шинжилтийг сайжруулж, сурагчдын аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах шаардлагатай байгааг хэлж байлаа. Мөн тус сумаас аймгийн төв хоорондох авто замыг сайжруулах саналыг илэрхийллээ. Нөгөөтэйгүр залуу малчид болон нийт иргэдийн хуваарай үйлдвэрлэл эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, түнчлэн малын дайвар бүтээгдэхүүний хаягдлыг бууруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байгааг хэллээ. Манай дотор байрны хүүхдүүд ихэнх нь малчтын хүүхд амьдардаг. Гэтэл энэ дотор байранд амьдарч байгаа хүүхдүүд аюулгүй амьдрах орчин, за тэгээд эрүүл аюулгүй амьдрах орчин дээр сууж боловсрч өөрийгөө хөгжүүлэх нөхцөл нь муу хангагдсан. Дулаан муу, за цахилгаан монтажны хувьд асуудалтай. Айл бай маяг чинь бол одоо ер нь нүүрсээ зөөгөө замаан тавьдаг мөнгөн бол одоо аль хэдийн олсон уурхай шүү дээ. Тэгэхээр чи одоо замаан тавихгүй зүгээр нэг хуссан зам одоо бол бүр өстой хэцүү царайтай бол тоос тортог болсон. Төмөр замын тээвэр дээр бол нөгөө концессийн гэрээгээр баригдсан болохоор нөгөө юу байхгүй, хашлага байхгүй болохоор бас мал хуу дайрагдах асуудал бас их байдаг. Харин Сайн Шанд сумын иргэдийн зүгээс Ахмадын эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэйг хэлж байлаа. Өвдгийн эрхэм дэмлэг бараадахад төлбөртэй үйлчилгээ санал болгож байна гэлээ. Нөгөөтэйгүр намын гишүүдийг чадахжуулах, хөгжүүлэх шаардлагатай байгааг илэрхийлж байсан юм а. Мөн боловсролын салбарт бага ангийн сурагчдад чиглэсэн хөтөлбөрийг сайжруулах шаардлагатай байгааг хэлж байлаа. Ахмадуудад дэр нь үйлчилгээ авахд дэр нь хүндрэлтэй болцсон. Одоо тэгээд нэг эмнэлэг твтийгээд ахмадууд чинь соёлуулъя гэж эмнэлэг твтгэхлээр нэг оочор дугаар авах. Мөнгө нь одоо дийлдэх. Ахмадууд одоо ингээд чөлөөтэй хэвтэж имжлүүлэх боломж их маш муу байдаг юм аа. Тэгээд одоо энэ тал дээр бас анхаарч ажил бол зүгээр байна л гэж бодож байна. Орон сууцны бас эрэлт хэрэгцээ бол маш их байдаг. Тэгээд төрөөсөө орон сууц, мандах нараа орон сууцны хорооллууд гээд бас нэлээд олон юм төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрүүд бас иргэдэд нэлээд одоо хүртээмжтэй ийм сайн жишээ болоо явж байгаа. Энэ хөтөлбөрөөс үргэлжлүүлэх одоо асуудал бас байгаа. Бооны үйл ажиллагааг намын хэрхэн дэмжих юм бол манай энэ одоо Дорноговь аймгийн хэмжээнд хөгжмийн зохиолчдын Монголын хөгжмийн зохиолчдын холбооны салбар холбоо байсан. Тэгээ одоо байхгүй болсон. Одоо тэгээд хөгжмийн зохиолчдын холбоо маань үйл ажиллагаа зогсон болсон. Намын гишүүд сонгуулийн үеэр л амилж, иргэд болон гишүүдтэйгээ уулзаж холбогддог байдлыг халж, ардын нам ард түмэнтэйгээ аяныг эхлүүлжээ. Энэхүү аяны хүрээнд иргэдийнхээ санал бодлыг сонсож, шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлж байна. Түнчлэн Дорноговь аймгийн 9 сумын иргэдэд чөлөөлийн аяны хүрээнд шинжлэгдсэн E-нам платформын ач холбогдлын талаарх мэдээллийг хүргэлээ. Доллар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Түүхэн дурсгалт барилга гэж мэрэгжлийн архитекторуудын анхны хот төлөвлөлтийн хэмжээгээр гаргасан ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан барилгуудыг хэлдэг. Архитекторын анхны загвар тэр үндэснийхээ оюун санаа болон ахуйн үнэт зүйлийг агуулж байдаг. Энэ утгаараа Бага тойргийн хуучны барилгууд гэдэг бол Улаанбаатар хотын анхны өнгө төрх юм. Харин дахин төлөвлөлт нэрийн доор эдгээр барилгуудыг эхнээс нь нурааж эхэлсэн нь Улаанбаатар хотын түүхийг устгаж байгаатай нэг
дижил юм а. Бүхэл түүхийн туршид мал аж ахуй эрхлэн нүүдлэн амьдарч ирсэн монголчууд партай байр, паалантай, жорлонтой орон сууцнд тухалж эхэлсэн Улаанбаатарын 20 дугаар зууны түүх шууд Бага тойрогтой хамааралтай. Одоо бидний ард жишээ нь халах голын дайнд ялагдсан олзны Япон цэргүүдийн барьсан 3 давхар барилга харагч. Энэ бол Улаанбаатар хотын түүхэн дурсгал гэж хэлж болно. Гэвч яг энэ байшин шиг анхны Улаанбаатарын түүхийг илтгэх хуучны Бага тойргийн барилгууд дахин төлөвлөлт гэдэг нэрийн доор баг багаар устж хуучны Улаанбаатарын гэдэг тэр дурсамж хуучны Улаанбаатарын түүх баг багаар биднээс арилан бүдгэрсээр. Анхны Улаанбаатарын 3 давхар барилгын түүхийг нураагаад одоо 50 давхар барьж байна. Өнөөдөр бол нураадагч нь бол хууль эрхцээ хувьд бүгд зөрчиж байгаа. Яагаад гэвэл хотын захиргааны эрх мэдэл тэр нураах асуудал байх ёсгүй байна. Энэ бол хот төлөвлөлтийн яамны, орон сууцчуулгын яамны бодлого мөн үндсэн хууль заасан хүн өөрийн орчиндөө одоо түүх, соёлын, амьдралын тэр хэрэгцээг хангасан тэр орчинд бол амьдрах ёстой. Түүнээс одоо хотын дарга дахин төлөвлөлт нэрээр өөрийнхөө дор барьж байгуулдаг улсуудыг зураг хийлгэн нурааж болохгүй байхгүй. Харин тэгвэл дахин төлөвлөлтөд ороод байгаа хуучны орон сууцны оршин суугчид ингэж ярьж байна. Анх зураг төслийг барьж орж ирэхдээ бид нар энэ зураг төслийн дагуу хийнэ гэд бүр 1900 тэр анхны 50 хэд оны зургийг бол архиваас аваад явчихсан. Үндсэлтэй юм хийх болов гэтэл зураг төсөл нь өөрчлөгдөөд тэр зураг төсөл дээр орон сууц байгаад тэгээд зочдууд баригдана гэдэг тийм зураг төсөл нэг яваад одоо хотын төвийн орчмын дахин төлөвлөлтийг хийхэд эдийг жигдрүүлнэ хөрөөний шиг болчиход байна гэсэн. Гэтэл энэ дээр чинь тийм учраас 16 давхар барилгыг бариулахгүй гэдэг заалтыг бол сумын явц гаргасан. Хотын дарга байна. Гэтэл дараа нь бол Нямбаатар дарга гарч ирээд манай дээр 16 давхар байрыг зөвшөөрөл олголоо гэсэн. Хамгийн гол аюул нь болохоор энэ Бага тойргийн энэ хотын төвийн энэ ашигтай байршлыг л эднийхэн булан аваад өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн хувийнхаа объект барилгыг барихсан ийм л шундлын сэдэлтэй юм яваад байгаа. Дэлхийн соёлт хотууд хуучны барилга түүхэн гудамжаа капитал буюу нандинах өв гэж үздэг. Тухайлбал Францын Парис, Их Британий Лондон хотууд төв хэсгийнхээ түүхэн барилгуудын гадна фасад өнгө төрхийг хуулиар хамгаалж дотоод бүтцийг нь орчин үеийн хэв маягт оруулан реновац хийх замаар олон зуун жилийн түүхээ хадгалж үлддэг жишээтэй. Тэд хуучнаа нурааж өндөр шилэн барилга барихыг биш харин түүхээ хадгалж үлдэхийг л хотын жинхэнэ хөгжил гэж тодорхойлд юм а. Эрхчлөөний талбай амьд өнгөө үзмэртэй болжээ. Уран бүтээлч Бэлгүн сар өөрийгөө шилэн хоргон дотор 7 хоног хорих энэхүү үйлдэлийн урлагаа хана гэж нэрлсэн байна. Манай нийслэл хот яг төвдөө хотынхоо төвд амьтны хүрээлэнтэй болсон гэвэл та итгэх үү? За амьтны гэхээсээ илүү хүн хүрээлэн гэж хэлж болохоор байна. Яагад гэвэл жүжигчин, найруулагч, артист Ялтын Бэлгүн сар өөрийгөө эрхчлөөний талбай дээр энэ шилэн хоргон дотор 7 хоног хорихоор болжээ. Тэрээр энэ дотроос гарахгүй, орохгүй, хүмүүстэй харьцахгүй, өөрийгөө дотроос төгтсөн энэ саарл дөрвөлжин хайрцаг дотор түүний бионойл байгаа хоолунд ойр зүрийн бүх хэрэглээнийх нь юм байгаа. Тэр уцаас алгацсан байна. Нийгэмтэй харьцахгүй 7 хоног өөрийнхөө амьдралыг үзмэр болгож чинь гэсэн үг. За яг энэ хаан төслийн хувьд бол яг энэ орчин үеийн урлагийг театрын хэлбэртэй холбоод пост драмын туршилтыг хийж байгааг сонирхолтой төсөл санагдсан. Тэгээд энэ төслийг бол анх одоо энэ уран бүтээлч Бэлгүн сар маань санаачлаад тэгээд хамтдаа энэ төслийг хэрэгжүүлье гэж санал тавьсан. Тэгээд манайх бас нэлээд судалж агаад үнэхээр сонирхолтой юм сайн төсөл болох юм байна гэд дэмжиж тэгээд яг одоо хэрэгжүүлж байна. Урлаг амьдрал хоёрыг бүрэн уусгасан хүний орчмын хамгийн туйлширсан хэлбэр гэж дүгнэж болох үз контемпорари жанрын яг энэ төрлийн үйлдэлийн урлагийг 20 дугаар зуунд Нью-Йорк хотод анх Тэйчин Сью болон Марина Абрамович нарын уран бүтээлчид нийтэд төлөвлөж байсан түүхтэй. Энэ төрлийн ажлууд бол хотчлт, иргэншил, бодгол оршихуйн зөрчлийг эгцэн теалист философийн үүднээс урлагийн хэлээр хөрөгдөг одоо цагийн урлагийн төрөл юм а. Бэлгүн сарын одоо энэ удаагийн
перформанс инсталляц бол одоо contemporary art урлагийн төрөл төсөл мөн. Гэхдээ энийг бол постдрамын театрын онолын үүднээс тайлбарлах бүрэн боломжтой. Бэлгүүн сарын хан төслийн хувьд бол энд цаг хугацаа эвдэгдэж байна. 7 хоногийн турш. Тайз үзэгч гэсэн зааг алга. Олон нийтийн талбайд 4 ханан донд биднээс тусгаарлагдсан мэт боловч бүх зүйлэн шилэн хоргон дотор ил тод байна. Энэ шилэн өөрөө инсталляц. Энэ олон хоног тэнд байж байгаа байдал нь перформанс. За тэгээд энд бол бидний урьдчилан таамаглах боломжгүй олон янзын одоо хүмүүсийн хандлага харилцаа ил гарч ирнэ. Эдгээр нь өөрсдөө тухайн бэлгүүн сарын байга байдлыг очиод харж байгаа хүмүүст төрж байгаа, тархинд нь төрж байгаа тэр бодол, оюун сэтгэлд нь төрж байгаа мэдрэмж энэ бүхэн болвол үзэгч болгоны өөрийнх нь тарих, оюун сэтгэлд бүрэлдэж байгаа театр юм аа. Бид зөвхөн өөрсдийн төсөөлсөн ханаараа өөрийгөө ертөнцөөс тусгаарладаг. Тэгвэл тэр хан шилэн бол ямар ч нуух зүйлгүй болно. 4 ханны дунд ихэнх хугацааг өнгөрөөг иргэнсэн хүмүүст хувийн орон зай гэж ботоор бие юу гэж уран бүтээлж энэ үйлдэлээрээ хэлхийг зорьсон байж болох юм аа. Халаал дагаажуулалтаа шийдсэн. Доллар мэдээллийн хөтөлбөртэй хамт байгаад баярлалаа үзэгчдээ. Дэлхийн эдийн засгийн форумаас зохион байгуулдаг зуны Давос чуулга уулзалт бүгд найрамдах Татар улсад эхэллээ. Өсөлтийн дараагийн хил хязгаар, инновац, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой тус чуулганд дэлхийн олон орны төр засаг, хувийн хвшлийн төлөөллөд цугларч байна. Энэ жилийн уулзалтаар дэлхийн эдийн засгийн шин сэргэлт, ор амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилт болон хэмэл оюун ухааны технологийн ирээдүйн талаар голчлон хэлэлцэж байна. Манай улсын хувьд ур амьсгалын ногоон санхүүжилт болон карбон зах зээлээс хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд онцгой ач холбогдол өгч оролцож байна. Энэхүү чуулга уулзалтад ерөнхий сайд учрал болон бусад албаны төлөөллүүд оролцож байна. Монгол улсын ерөнхий сайд учрал бүгд найрамдах Хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чантай хоёр талын уулзалт хэллээ. За уулзалтаар хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрдэс баялаг, эрчим хүч, ногоон хөгжил, шин технологи, инновацийн хамтын ажиллагааг бодит төслүүдээр урагшлуулах асуудлыг хэлэлцэв. За тэрээр Монгол улс цаашид түүхийн эдийг зөвхөн түүхийгээр нь экспортлдог загвараас татгалзаж нэмэн өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавьж байгааг онцоллоо. За энэ хүрээнд зис, хөнгөн цагаан, ган зэрэг боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр бүгд найрамдах Хятад ард улстай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн явц, за тулгамдж буй асуудал, хэрэгжилтийг түргэсгэх арга замын талаар санал солилцлоо. За цаашлаад эдгээр төслийг зөвхөн худалдааны асуудал бус Монгол улсын эдийн засгийн бүтцийг өөрчлөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, технологи нутагшуулах, экспортын орлогыг өсгөх стратегийн ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. За бүгд найрамдах Хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чан Хятад улс Монгол улстай хөгжүүлж байгаа найрсаг харилцаа хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ирснийг уулзалтын үеэр тэмдэглэлээ. Мөн Монголын тал нэг Хятадын бодлогыг тууштай баримталж Тайван, Хонконг, Шинжаан, Төвдийн талаарх Хятадын байр суурийг дэмжиж ирсэнд талархалтай байдгийг илэрхийллээ. Талууд хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтэц, тээвэр логистик, эрчим хүчний хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд аж ахуй нэгж хоорондын шударга хамтын ажиллагааг хөгжүүлэн дэмжих, эрх зүйн орчны үндсийг бий болгохыг зорж ажиллахаар санал нэгджээ.
Технологийн хөгжил дэвшил хүнд хүчээр механик ажлыг орлож, хүний оролцоог халж эхэлсэн бэлэн жишээг Бэйбүү булангийн Бомтын ухаалаг инновацийн төвийн үйл ажиллагаа харуулж байгааг Хятадын Чинжоо хотод ажиллаж байгаа манай сэтгүүлч онцоллоо. Хүн биш үүлэн систем удирддаг, тээврийн хэрэгсэл нь өөрөө шийдвэр гаргадаг бүхэл бүтэн логистикийн төв хүний оролцоогүйгээр хэрхэн ажиллаж байгааг дараах сурвалжлагаар хүргье. Та яг одоо Чинжоогийн автоматжуулсан Чингэлгийн Бомтын талбайг харж байна. Энд талбай дүүрэн цэнхэр өнгийн нүсэр төхөөрөмжүүд тасралтгүй ажиллаж байгаа жиргэн тойронд нь ганц чуун алга. Учир нь энд хүнийг хүнд хүчээр ажил хийлэгдэх тогтолцоог бүр мөсөн халжээ. Бүх операторууд, инженерүүд эндээс бүтэн километрийн зайд байрлах албан тасалгаанаас л үйл явцыг алсаас ажиглаж байна. Манай терминалийн хамгийн том бахархал гол онцлог бол энд харагдаж байгаа ухаалаг чингэлэг тээврийн автомашинуудын явдаг юу хэлбэрийн зам юм. Жолоочгүй машинууд энэ юу замаар дамжин терминал руу шууд орж ажилладаг. Дэлхийн бусад уламжлалт автомат терминалууд жагаа буулгахдаа ухарч эргэж цаг алддаг бол манайх тэгдэггүй. Энэ шийдэл нь Бомтын талбайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ болон барилгын хөрөнгө оруулалтын зардлыг асар их хэмндэг бөгөөд машинууд эргэж ухрах шаардлагагүй шууд тойрч гардаг учраас тээвэрлэлтийн үр ашгийг дээдсэгт нүргдэг юм аа. Талбай дээр холгож байгаа эдгээр автомашинуудад жолооч гэж байхгүй. Төв системдэр өдөр бүрийн мэдээллийг боловсруулад хинэн хаашаа явж юу ачихыг нь автоматар хуваарилдаг. Машинууд ч даалгавраа аваад яг л хэлсэн ёсоор нь бие дагаад ажиллаа хийчихнэ. Хүн шиг ядрахгүй, алдахгүй бас цаг өрөхгүй болохоор эдгээр овдууд л мөн энэ Бомтыг бүхэлд нь хөдөлгөж гол хүч болж байна. Ингэж бүгдийг автоматжуулсны хүчинд Бомтын хүчин чадал урд өмнөхөөсөө хэд дахин өссөн байна. Үр ашгийг сайжруулж буй хоёр дахь том нууц бол Бомтын яг ард барилах төмөр замын төв станц юм. Анх 2023 оны 6 дугаар сарын 31 хүртэл манай Бомт болон төмөр зам нь дундуураа тусгаарлагдсан хоёр өөр хяналтын бүстэй байлаа. Харин тэр өдөр улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хороо болон тээврийн яамны шийдвэрээр төмөр замын төв станц Бомт хоёрын дунд хашааг бүр мөсөн нураасан юм. Ингэж хан хэрмийг нурааснаар Бомтын нэгдсэн ухаалаг хяналтыг хэрэгжүүлж төмөр зам далайн тээвэр хоёрын хооронд ачаа солилцох үр ашгийг сансрын мэт хурдтай болгож цаг хугацаа болон эдийн засгийн асар их зардлыг хэмнэж чадсан юм а. Манай Бомтын үндсэн нөхцөл байдал товчхондоо иймэрхүү байна. Энэ Бомтын жилийн хүчин чадал нь 2.6 сая стандарт чингэлэг юм байна. Ингээд 2025 онд тус Бомтын ердөө 4 зогсоол нийт 2 сая 255 мянган чингэлэг боловсруулжээ. Энэ технологийн өсрөнгөө хөгжил нь хойд булангийн Бомтыг 2025 онд 3 тэрбум 358 сая тонн ачаа эргэлттэйгээр Хятадын эргийн Бомтууд дундаа 9-р 10 сая гаруй чингэлэг ачиж 8-р байранд ороход гол хөдөлгүүр нь болсон гэдгийг хэлж байлаа. Улгаар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Хөтөлбөр хэсэг хугацааны дараа гадаад мэдээгээр хүргэлжлээ.